Хай бүгдээрээ сайн уу? Сард сая он хөрөмтлөх челленжийн юу болсон бэ гэж юу? Одоо бүгдээрээ харцгаая. Дуг нойрноос арай гэс ирээд мэдээ нэг хартал юу исэн гэж 17 Pro Max за тавилсан юм аа. Мэдээж түүнээс илүү намайг хайрын харцаар ширтээ хүлээж байгаа юм чи. За тэгээд өнөө өглөө охиноо цэцэрлэгт нь өгөөд челленжийн бичлэгийг хийсэн байгаа. Сүүлийн 10 хоног юу ямар ч бичлэг хийгээгүй. Тэгээд тэр мэдээ шалтгаантай байгаа. Манай ээж Монголоос ирээд ээжтэй жаахан эрхлээд гадуур бахан зугаалаад ээжтэй цаг гаргая гэж бодоод утаснасаа хоол ер нь бол 10 хоногийг өнгөрүүлсэн байгаа. Тэгээд толгой амраад айгу сайхан болсон. Тэгсэн чинь ер нь бол бичлэгээ оруулж чадахгүй байгаадаа жаахан санаа зовоостой байсан. Уул нь гадуур зугаалж явахдаа зөндөө бичлэг хийгээл яваад байсан. Тэгээд оруулж амжихгүй, янзлж амжихгүй, янзлахаар бүр амар их цаг ордог байхгүй юу. Тэгээд янзлж амжихгүй тэгээд бичлэг хийгээл хадгалаад яваалсан. Сүүлдээ бүр утасны маань багтаамж дүүрээд бүр бичлэг хийж болохоо байчтiin. Яг хөө тийжээд одоо нэг нэгээр нь сайхан бичлэгнүүдээ оруулаад явнаа. За тийм миний данс одоогоор 420 мянган вон цугулсан байна. Тэгээд зорилготой хүрэхэд ер нь бол одоо би нэг 58 за бараг 60-аад шил ногоо зарчхад ер нь бол зорилготой хүрэх гээд байгаа байхгүй юу. Тэгээ өнөөдөр ямар ч байсан ногоогоо дарж эхэлсэн байгаа. Би бүтэн 2 өдөр 2 хагас өдөр 2 өдөр ер нь бол ногоогоо сайхан бэлтгээд, угаад цэвэрлээд, хэрчээд, чанаад, маргааш нь нахиж чанаад тэгээ ер нь бол нэг 50-аад шил, бараг 60 шил ногоо дарсан. Өөрөө бас гэртээ өвөл идэх ногоогоо бас дарж авсан. Тэгээд энэ ногоогоо зарчвал ер нь бол зорилготой ер нь хүрчихнэ. Хийгээ тавьсан байхад ер нь бол зарах гайгүй асуудал гэж бодож байна. Тэгээд би ер нь хийж амжихгүй яваадсан баггүй юу. Тэрнээс иш айгүй хурдан зорилготой хүрэх боломж байсан. Тэгээд жоохон беби маань яг юм хийгээд эхлэхээр өөлдөг байхгүй юу. Айгүй сонио. Гэхдээ ер нь хамгийн миний ногоогоо дарж амжихгүй яваад байсан хамгийн том шалтгаан нь ер нь бол юу вэ гэхээр би залхуурлын атаа нэг өстө үнэхээр дийлэхгүй байсан юм аа. За тэгээ сайхан ногоогоо чанаж болоод шиллээд бүгдийн сайхан бэлтгэд тавиад дууссан. Манай хүү бүр яг ингээд айгүй лаг ингээд байж байгаад яг намайг юм хийгээд эхлэнгүүт уйлдаг эсвэл сэрдэг байхгүй юу. Амар сонио яаж мэдээд байна. Тэгэл ер нь ногоо дарахад хамгийн гол нь маш цэвэрхэн байх хэрэгтэй. Бүх юмаа маш сайхан цэвэрхэн хийх хэрэгтэй. Бохор оруулж болохгүй. Тэгвэл ногоо маань амар хурдан мууддаг байхгүй юу. Тэгэл маш цэвэрхэн сайхан гал дээр ингээд маш халуун гал дээр ингээд буцалгах хэрэгтэй. Тэг яг халуун буцалж яхад нь шиллэх хэрэгтэй байхгүй юу. Тэгэл яг шиллээл эхлэнгүүт манайх уу яг сэрчдэг нэг бол уйлдаг байхгүй юу. Тэгэл нөгөөдгөө буцалгаал нэлцаалгаад байх хэцүү, шууд зогсоогоод хөргөх нэг хэцүү. Тэгэл нэг тиймэрхүү байдалтай одоо ногоогоо дарж дуусаад юм да.